Одон дурсавх тавтамарл би бодлогдогч Инхбат. Дараанаар нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч ганц өх бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг чанартай амьдрий FS Construction-ы Morton Residence болон Түр зогс Буяар нөлөөллийн аяна хэрэгжүүлдэг Улаанбаатар төмөр зам ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одон дурсуугаар болон NTV телевизээр 83.3 107 столгоны Одмон радиогоор хүрч байна. За өдрийн мэнд гэнэ. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн Андраар онцолж ярих гэж байгаа энэ хүнийг бол 20 дугаар зууны 20 дугаар зуунд мэдээж амьдарч ирсэн хүмүүс маань те дамнан амьдарч байгаа хүмүүс маань төлхөө мэдчих магадгүй. Ер нь яг 2000 оноос хойш хүүхдүүд маань згсэндээ хийсэн бүтээлэр нь мэдхээс биш нэрийг нь хэлэхээр бас тийм сайн мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ эхэнд нь хэлчихье. Загдын төмөн жаргал гэдэг хүний талаар бид бүхэн ярих гэж байгаа. За одоо араас нь би нэг хэдхэн юм л аялахад ер нь тодорхой болчихъя. За жишээлбэл цагаан бавгаан бамбрууш тоглон наадж байна тий энэ болохоор цэгийн туулын мөсөн дээр бөмбөг бити хаяараа гэдэг шүү дээ тий энийг бид нар багтаа цэцэрлэгт байхдаа дуулдаг одоо ч хүүхдүүд манд дуулж байгаа хэл та за энэ дууны энэ шүлгийг зохиосон эрхэм хүн за дээрэс нь нөгөө хүүхэд нас руу хөргөж өгдөг гал тэрэг хэрвээ байдаг бол за энэ дуу дээрэс нь ээж та энийг хараач ээждээ баяраар биелэглэх гээд ийм хүүхдийн дуу байдаг шүү дээ за энэ дууны үгийг за дээрэс нь бас амнаас нь тасарсан ам билээч ачлалтайхан ээжигээ хайрлж яваараа гэд дуучин баясгалан тулдаг үлээ те. Амнаас нь тасарсан ам билээч ачлалтайхан ээжигээ гэд. За энэ дууны шүлгийг бас мэдээ зохиосон. За тэгээд хүнний газарт эрдэм сурах хүрээд ирэхдээ би ч нэ гэ те. За энэ дуу байна. За дээрэс нь гэнхэн насны өтлөөгүй ухаан гэдэг нөгөө нэг 10 жилийн хүүхдүүдийн дуулаад идэг тийм дуу байдаг шүү дээ тий. Одоо төгсөлтийн одоо баг сүлд дуу гэж хэлж болно доо тий. За энэ дуу. Тэгээд зэлгэрхэн талаасаа чамайгаа хайлаа гэдэг тийм дуу байдаг шүү дээ. Одоо энэ чинь үлээ цэцгэн зөөрлөл үлээ тий. Тэгээ тэр дуу гэх мэтчлэн. За бүр дахиад наашин татах юм бол мөнгө аз жаргалын түлхүүрээ гэдэг дуу. Бүх дуу нь хийт юм. За тэр дээрэс нөгөө дуучин ариунаад болдог шүү дээ. Өндөр тэнгэрийн заяатай төрсөн, өвлөн ээжийн бүвэтэй төрсөн. За энэ. Дээрэс нь камертаа хамтгийн дуулдгаар дүүжүү алсаас ирээд тэгээд энэ чинь Монголын тал нот гэдэг дуу тий. Гэх мэтчлэн энэ дуунууд. За ер нь бол маш олон дуунууд тий хийт болсон энэ олон гайхамшигтай дууны шүлгийг энэ хүн зохиосон байдаг. За мэдээж энэ одоо уран бүтээлчдийн талаар, зохиолчдын талаар ярихлаэр энэ хүмүүс чинь зүгээр ингээд агаар дээрээс шууд тэр үгийг аваад бичдэггүй шүү дээ тий. Амьдрал бүх зүйлд нь ингээд нэвч шингэсэн, өөрт нь тохиолж исэн тэр болгоныг ингээд яг тэр бодлоо юунда ингэж бодож явсараад хизээ нэгэн цагт им шижир алт болгоод гаргаж ирж байгаа. Түүнийг нь одоо манай рок попын дуучид маань те бас ашигласан дуу болгох эсвэл тухайн үед бас дуу болгоцсон байсныг нь дахин нөхөн сэргэн дуулах гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйлсээр өнөөдөр бидэнд ингэж он цаг дамжин ирсэн байдаг. За тэгэхээр загдын төмөн жаргал гэдэг эрхмийн талаар бид өнөөдөр ярих гэж байгаа. Тэгэхээр 1953 оны 4-р сарын 16-нд Төв аймгийн Угтаал цайдам суманд төрсөн. Эцэг эхээс бол Аруула гэдэг, дээрээ нэг эгчтэй, айлын 2 дахь хүүхэд гэдэг. За загдын төмөн жаргалгаа 1953 оны 4-р сарын 16 Төв аймгийн Угтаал цайдам гэдэг суманд төрөөд тухайн Угтаал цайдмынхныг болохоор Угтаалынхан гэж ер нь бол ярьдаг. За тэгээд богдын их шавийнхан гэж бас хэлдэг. Тэгэхээр төмөн жаргалын өвөг эцэг нь болохоор Дэмбэ гэлэн гэж бурхан зурдаг лам хүн байсан гэж байгаа. 30-од онд бас хэлмэгдүүлэлтийн үеэр цааслуулсан. За аавыг нь цэрэгт мортох гэсэн чинь эсэргүүний хүүхэд гэдгээр бүр аваагүй. Дараа жил нь хүн тутагдаад байсан болохоор аваад явж. Тэгэхээр аав нь болохоор одоо загт гэдэг энэ хүн болохоор бичиг үсгтэй байсан учраас дайны ард талд цэргүүдүүд бас ном бичиг заах энэ ажил хуваалгдсан байна. За харин ээжийнх нь хувьд болохоор ээжийнх нь аав нь бүр богдын шадар бараа болгож байсан Мүр Зэрэн гэдэг лам хүн байсан. Тэр өвөө нь Жонон ван Ширнэн Дандантай ах дүүсийн хүүхдүүд гэдэг. За Жонон ван Ширнэн Дандан гэдэг энэ хүн ямар учиртай хүү юм гэхээр Төшөөдхан аймгийн Даханжин вангийн хошууны захирагч. За хаа байсан 1908 оноос 1931 он хүртэл Монгол оронд өрнөсөн бүхий л улс төрийн болон хувьсгалын үйл хэрэгт идэвхийлэн зүтгэж байсан. 20 дугаар зууны Монгол улсын төрийн зүтгэлтэн нэр дипломатч хүн байдаг. Тэгэхээр энэ хүнтэй хамтдаа одоо энэ хүний ах дүүсийн хүүхдүүд нь ээжийнх нь одоо аав нь бол таарад байгаа байхгүй. За жишээлбэл энэ Ширнэн Дамдан гэдэг энэ Жонон маань болохоор ер нь бол Монголд өрнөжсэн тэр зүүнний нуглааны завхралын эд үед нь Чинэлэг айлын хөрөнгийг хураагаад за хүний эрхийг ноцтой зөрчсөнийг шүүмжилсний улмаас 1931 оны 10 дугаар сарын 31-нд баримтлагдаад хэлс хэрэг тохогдоод
буудан хороогдсон байдаг. Тэгэхээр аавын талаас аж тэр ээжийн талаас аж тэр аль аль нь ном эрдэнтэй те Бурхны шашинтай хүмүүс байсан байна. Дээрээс нь хэлмэгдүүлэлтэр одоо аавынх нь аавч тэр ээжийнх нь аавч тэр аль аль нь одоо өнгөрсөн байх юм аа. За хэлмэгдүүлэлтийн үеэр ялангуяа энэ мэдлэг эрдэм номтой язгуур угсаатай бүх хүмүүсийг бас хэлмэгдүүлсэн гэж хэлж болно. Тэр аимшигтай их аллага бол энэ эрхэм хүмүүсийг маань одоо Монгол орныг маань хувь салхи шиг хамаад дайраад гараад явсан. Ард нь дандаа эмгтээчүүд болон хүүхдүүд үлдчихэж байгаа. Тэгэхээр гол нь үлдээд зогсохгүй тэр хүмүүс мөн өргөжлүүлээд энэ хэлмэгдүүлэлтийн артлын тэр хор уршиг гэдгээрээ те эсэргүүний ар гэж ад үзэгдэж байсан гэдэг. За тэгээд Түмэн жаргалгай өвөө нь их хэлмэгдүүлэлтэд цаазагдаад өнчөрсөн. Тэгсэн чинь нөгөө нэг аав нь буюу те Түмэн жаргалын аав дээр Загд гэдэг хүн одоо үлдчихээн л та. Тэгээд ээжээ овоглоод одоо ааваараа овоглохоор эсэргүүний хүүхдэгч гэдэг учраас ээжээрээ овоглоод дулмын Загд гэж одоо цаашдаа амьдрах болсон байгаа юм. За Загдгүй харан 10 хүүхдийн эцэг их бол одоо эцэг болж те өнөр гэр бүлийн тэргүүн болсон байдаг. Гэхдээ Түмэн жаргалаас өмнө 4 хүүд хэдний төрсөн боловч тогтоогүй. Тийм учраас одоо ганц одоо төрж байгаа тэр Түмэн жаргал гэдэг хүүдээ бол өстой амиа тавьж исэн гэж хэлж байгаа. За тэгээд Түмэн жаргалын хүүн одоо ач хүүн гараад ирлээ шүү дээ те. Ач хүүн гараад ирсэн тэрийг нь бол дүүрэн гэдэг нэртэй. Дүүрэндээ бол бүр сүнсөө өгөх нь холгүй те. Тийм их хайртай байсан гэж Загдгоон талаар дууссан байгаа. За тэгээд яг энэ үйл явдлыг харахаар одоо Түмэн жаргалыг хүний зохиосон хоёрч тэр шүлэг дууны үг орж ирж байгаа гэж байгаа байхгүй. Түмэн жаргалгаа болохоор гэр бүл эхнэр хүүхдээсээ хол гадаадд байжгаад гэртээ ирэхдээ хүү дүүрэнгийнхаа нэрийг оруулаад Монголын тал нутаг хэмээх дуу бичсэн. Одоо жишээлбэл тэр дуун дээр нь юу гэж гардаг вэ гэхээр дүүжүү алсаас ирээд дүүрэн амьсгал авахд минь гэж хүүгийнх нь нэрийг оруулж энэ бүтээлийг бас бичсэн байдгийн байна. За тэгээд ааваас нь бас одоо энэ гэр бүлд өвлөгдсөн тэр нэг хөөргийн тухай яриад байдаг. Тэгээд тэр хөөргийг бас оруулаад нэг сайхан ардын дуу шиг тийм сайхан дуу зохиосон гэж бас гардаг. За ер нь бол тэрээр сэтгэлдээ хоногшсон тэр тогтож үлдсэн зүйлийг арчилсаар хагаад одоо тордсоор хагаад тэгээд хизээ нэгэн цагт яг Монголын ард түмэнд үлдэх тэр гоё шүлгийг бичиж үлдээдэг. Тэр нь одоо маш сайхан дуу хөгжим болж ишгэлдэг байх нь байна. За тэгэхээр Түмэн жаргал хүүгийн бага насны тухай яриа. Ерөөсөө л эмээгийн хүүхд гэдэг юм байна. Эмээ дээр л өссөн ийм хүүхд. Эмээгээрээ байнга үлгэр домог яриулдаг. Тэгээд эмээ нь мэдээж дуусчгүй сав биш учраас нөгөө хүүхд чинь тэгээд орой болгон яриулаад ахаар чи нэг юмаа дахиад давтаад ярих хэрэгтэй болно шүү дээ. Тэгэн гутал наадах чинь сонсцсон гэх тэгэн гутал нь байж сонсоогүй гэж хагаад төгсгөлийг нь жоохон өөрчлөөд ингээд яриад өгдөг. Ийм байсан тухай ярьж байгаа. За тэгээд Түмэн жаргалын их чинь одоо дээрээ нэг ихчтэйгээдсэн те. Их чинь төрүүлээд сургуульд орж байгаа байхгүй. Тэгээд сургуульд ороход нь дүүн хажуу талаас нь манай энэ хин Түмэн жаргалчин хажуугаас нь харсаар хагаад 5 настайдаа уншаад сурцсан байгаа. Тэгэл ерөөсө тухайн үед ном сонирч юм бол нүдний гим штэ. Гэхдээ юу л олдно тэр болгоныг нь хамаагүй уншаал явж идэг ийм хүүхэд. 5-6 настай байхдаа том роман хүртэл уншиж исэн гэж хүмүүс ярьдаг. За тэр үед нэг ийм сонин уншлаг гэж нэг ийм дарах хэмжээ маягийн болдог байж л та сонин уншлага. Энэ яаж ийм ихлээр нөгөө тухайн үед байсан тухайн хошуу нутагт нь байгаа Гомжав гэдэг хүн болохоор арай нэг настай хөгшин одоо бүсэг мэддэг. Тэгээд тухайн эргэн тойрондоо байгаа айлуудынхныгаа цуглуулад 7 хоногт нэг удаа ч юм уу 4-5 хоногт нэг удаа тийм сонин уншлага хийдэг. Тэгингээ одоо сонин дээр юу гарсан байна, нийтлүүдээ сонирхолтой юмуудыг дээрээс нь улс төрийн одоо үйл ажиллагаа ямар хувь юм болж байгаа, улс оронд юу болж байгаа гэдэг талаар уншиж бусдантаа хүргэдэг. Нөгөө бичиг үсэггүй хүмүүс дийлэнх нь байгаа учраас. Тэгэн гутал нөгөө хүн чинь эхэндээ нөгөө манай Түмэн жаргалын чинь те нэг 5-6 настай байхад нь нөгөө уургаа нэг морь болгоод ундаг да те хүүхдүүд чинь. Тэгээ унуулаад зар тараа сонин уншлахын цаг боллоо гэж дуулгаадах гэл. Тэгэл манай ингээл нөгөө юм оноод уургаа унаад л морь болгож унаад л тойроод л ойр хавийнхаа хүмүүсийг цуглуулдаг байж. За тэгээд энэ үед болохоор нөгөө Гомжав гэдэг хүн чинь харж байгаад ер нь бичиг үсгтэй юм байна гэж мэдээд тэгээд заримдаа хүүгээр тэр сонин уншлагыг хийлгдэг те. Тэгэхээр нөгөө хүү чинь 5-6 настай ирнээсээ нутаг орныхондоо сонин уншиж өгдөг. Ийм байгаа. Тэгээд сүүлдээ ч нөгөө Гомжавгаа чинь за баг энэ хүүгээр уншуулъя гэд хүүгээр уншуулдаг болж. За тэгээд тухайн одоо нутаг оронд нь байгаа хөгшин настай хүмүүс чинь зөвхөн сонин гэлтгүү. Энэ хүү чинь бичиг үсгтэй штэ гэд нөгөө хот хүрээнээс ч юм уу хаа газраас захаа занаа ирэх нь те. Тэгэн гутал хүүгээ дуудаж авчираад уншуулдаг. Хариуд нь бас чихэр боорцог чамин юм уу да өгдөг. Ийм байгаа. За тэгэл цагаан сар болонгууд л нөгөө холыг ойртуулж байгаа хүү чинь бол том хүнтэй адилхан нэр хүндтэй ингэнэ. Айлд яваал орно ахмадууд миний хүү дээшээ суу гэл том хүнтэй дүүцгүүс хэмжээний тийм сайхан бэлэг өгдөг байсан тухай. За ингээд сургуульд явчмаар байдаг. Бичиг үсэг мэдээд байдаг. Сургуульд явчмаар байдаг. Нас нь болоогүй байгаа. Тэгэхээр нөгөө эмээгээ бараадаад эмээтэйгээ ойрхон байх гал үзээд байгаа. За тэгж байж байгаа нэг сургууль болонгууд сургууль руу явчаад буцахтаа эмээ дээрээ л ирдэг ингээл эмээ сургууль хоёрын хооронд л энэ хүү маань байж ч л те. Ингэж байсараад 8 нас хүрээд сургуульд орлоо. За тэгээд 1-р ангид болсон чинь ангийн багш нь
За төмөн жаргал уншиж бич чаддгийн юм чи энийг уншаад суужий гэд. Нөгөө хүүхдүүдэд болохоор өсөг загаад байгаа шүү. Тэгээ төмөн жаргалтай болохоор ном өгөө суулгачдаг. Дараа жил нь одоо хожмын нэрт сэтгүүлч болсон Лувсан Дамдангийн Батсүх гэж хүн бий. Тэр хүн одоо тухайн үед яг дөнгөж одоо төмөн жаргалыг 2 дугаар ангид орж явахад нь дөнгөж 18 настай Лувсан Дамдангийн Батсүх гэж хүн одоо багшийн сургуулаа төгсөөд тэгээд тухайн газар мань хуваалгадаад ангийнх нь багш болоод ирсэн юм байна. За ирсэн дороо өөрөө утга зохиолын дугуулан байгуулсан байна. За энэ дугууланд бол бүр хинч явж болдог дугуул. 8 настай хүүхдээс ахвалаад уншиж бич чаддаг бол бүгд 40 50 настай хүмүүс ч гэсэндээ орж болохоор юм утга зохиолын дугуулан ажилласан. За ингээд хамгийн бага нь одоо нөгөө төмөн жаргалчин болж байгаа байхгүй хамгийн бага утга зохиолын дугуулангийн хамгийн бага нэг 2 хүүхэд байгаа. Нэг нь болохоор төмөн жаргал маань, нөгөөдөг нь болохоор балдорж гэж одоо ангийнх нь хүүхэд нь. За балдорж гэдэг энэ хүн бол одоо хожмын нэрт сэтгүүлч болсон. RDX сөрний эрхлэгч балдорж гэдгээр нь манайхан сайн мэдэх баг. За энэ сэтгүүлч бол одоо тухайн үе төмөн жаргалтай нас цэцүү багахан энэ утга зохиолын дугууланд оржээ. За тэгээ энэ хоёр хүн бол одоо тэр цагаас ахуулаад одоо насан туршдаа тасралтгүй сайхан нөхөрлөж бие биенийгээ тулд дэмжиж явсан жинхэнэ найзууд гэдгээ. За тэгээ Батсүх багш нь бол дугуулангаа хичээллүүлээд төмөн жаргал тасралтгүйч бас явдаг болж. Явандаа тэд чинь шүлэг бичиж эхэлж байгаа штэ. За ингээд шүлэг бичээд эхэлсэн. За энэ үе дээр би нэг саяны дээр нэвтрүүлгийн ихэнд хэлдэг байж тээ. Ер нь хүний амьдралд бид нар яаж нөлөөлдөг вэ гэдгийг эндээс бас хараад авчвал зүгээр. Энэ 18 настай байгаа хүү штэ. Тухайн үед юу ч мэдэхгүй. Тэгээд нөгөө хүүхдүүд нь утга зохиолгоо шүлэг мөлөг бичээд эхэлж байгаа гутал нь төмөн жаргалынхаа бичсэн нэг юм жижигхэн одоо багада бичиж байгаа тэр шүлэг биш үү 8 настай бичиж байгаа тэр шүлгийг нь пионерын үнэн гэдэг сонин руу явуулсан байгаа. Тэгэхээр тэр үед яадаг вэ гэхээр пионерын үнэн ч гэдэг юм бусад сонингуудад энэ шүлэг мүлгээ ингэж явуулдаг хүмүүс. Тэгэн гол редакцийн албанд нь очиод тэндээс нь шалгараад яадгийн тэгэн гол шалгарсан маш олон шүлтгэрээр шалгагдаад шалгарсан шүлгийг л сонин дээр хөвлөх нь л дээ. Тэгсэн чинь энэ хүн одоо нөгөө төмөн жаргал гэдэг хүүхдийнхаа бичсэн тэр шүлгийг цанчин гэдэг шүлгийг нь багш нь ямарчсан явуулсан байна. Төд удалгүй эн чинь 3 дугаар ангид байгаа юм байл. Төд удалгүй пионерын үнэн гэж одоо тухайн үед хүүхдүүдийн хамгийн том хэвлэл гэж байгаа энэ сонин дээр Монгол орон даяар бүх хүүхдүүдэд албан журмаар хүргэдэг энэ сонин дээр нөгөө шүлгэн шалгараад гараад ирсэн баг. За энэ бол ерөөсө хүүхдэд ч тэр багшид ч тэр хүнд ч гэсэндээ хувийн амьдралд нь хувь тавиланд нь хүртэл өөрчлөлт хийж болох юм үйл явдал баггүй. За ингээд Төв аймгийн Угтаал цайтам сумын дунд сургуулийн 3 дугаар ангиас сурах Загдын төмөн жаргал гэдэг нэр өстөйгаа аймагтайгаа бичигдээд сонин дээр гарсан. За тэгсэн чинь манай он чинь жоохон байгаа шүү дээ. Нэг 9 мэс 10 маратаа ч юм уу. Тэгсэн чинь сургуультай ерөөсөө од болж ийн гинэ. Яах юм бэ чи сургуулийнхаа нэрийг те одоо нутаг орныхаа нэрийг тэр хүүхэд чинь тэр олон юм дээр гаргаад ингэчихэж байгаа учраас. Тэгээ нөгөө хүмүүс харахаараа нөгөө пионерын үнэн гэдэг сонин дээр нөгөө шүлгэн тавигдаад нөгөө төмөн жаргал гэдэг хүү чи энэ байна гэл ингээл ярьдаг. За сургуульдаа бол бүр ингээд бас их яригдж байгаа шагнал магнал гэж багш нь хэлж л байгаа байлгүй. Ингээд нөгөө чинь бүр хөөрөө зангаа хүүхдийн хөөрөө зангаараа өөрийгөө аль хэдийн том зохиолч болцлоо гэж төсөөлсөн байна. За ер нь бол эндээс ахуулаад тэр хүүхдийн дотор юм асчиж байгаа. Ирээдүйд бол зохиолж болно гэдэг тэр чиглэлээ энэ үеэс ахуулаад бүр ингээд нэг мөсөн баг сонгочж байгаа байхгүй. За тэгээд нөгөө чинь бүр сүүлдээ тэгсэн. Сургуульд одоо орлоо те уншаа бичээ суучлаа тоогоо үдчихлээ те одоо ер нь өөр надад хэрэг болох юм байна уу гэх ухааны л юм ер нь бол том нөхрөл од болсон нөхрөл явж ирсэн байна. За ингээ ер нь бол эндээс эргэлт буцалтгүйгээр ямар ч сан чиглэлээ олж авсан гэдэг. За тэгээд дунд сургуульд байхдаа номын ёстой улаан хорхоотон байсан тухайд ярьж байгаа. Ягаад тэгэхээр 3 найзтайгаа нийлдэг. Ер нь бол ингээ дөрүүлээ багаас нийлж ирсэн. Тэгэн гол энэ дөрвөн нийлэл одоо тэр газар те нутаг оронд шин ном юу вэ? Тэр болгоныг авч уншдаг юм дөрүүлээ байсан байгаа. Тэгээ мэдээж тэр чинь нөгөө мөнгөтэй байж авна штэ зарим нэг номыг бол. Тэгэхээр найзуудтайгаа нийлээд ажил хийдэг. Хэдхэн настай 3 4 анги хүүхдүүдийг яриад штэ бага анги хүүхдүүдийг яриад. Тэгэн гол нөгөө дунд сургуульд очсон байгаа үе юм байна шүү. Тэгэн гол нөгөө хүүхдүүд юу хийж чадах вэ гэхээр найзуудаараа нийлээд ноос пресслэх пресслинг гэдэг чинь боош дээ тий. Ноос пресслинг ажил хийж гин, хадланд яваад бухал чирэг ажил хийж гин. За ингээд ажиллангууд сарын нэг доотлол нэг 100 төгрөгийн л одоо цалин авдаг юм байна л да. За тэгээд нөгөө олсон мөнгөө хүүхдүүд учраас аав ээжтэй авчираад өгнө. Хаа очиж аав ээж нь хөдөлмөрөөрөө олсон мөнгөө өөрсдөө мэдээ гэд өөрсдөнд өгч байгаа. За тэгэн гол нөгөө дөрв чинь нийлээл өстой эргэн тойронд юу вэ? Шин ном хаа нэр яав бүх номуудыг авд дуусгана. Дээрээс нь авсан номуудаа нэг нэгэндээ сольж өгнө. А тэгээд нөгөө нэг тухайн уншиж байгаа зохиолынхоо гол дүр энэ юмуудыг ингээд бусадтаа ингээд ярьж өгөх. А заримдаа өөрийгөө тэр дүр мөрдөө оролцуулаад ингээд сайхан дэвэргээд уран сэтгэмжээ гаргах гэх мэтлэн энэ мэтэр энэ хүүхдүүд ингэж хөгжилдөж хөөрөлцөж нэгэн зэрэг явж ийжээ. За тэр үеэр бол одоо зуны амралт гэдээ ярихлаар манай аав ээж ах гэж маш сайн мэдж байгаа. Зуны амралтаар одоо зуны даалгавар, гэрийн даалгавар өгдөг. За тэрэнд бол одоо зурмны арьс хуулж ирэх даалгавар өгдөг тий.
Та тэр талаа сонсож байгаагүй Шүү юу? дээ. Зурмны арьс хуулж ир, тэдэн зурмны арьс одоо тэгээ юуны арьс гэдэг чинь ер нь тийм даалгавар өгдөг. За энэ нь яг уу нэг талдаа улс орны бодлого байж магадгүй. А мэдээж нөгөө бэлчээр гэдэг юм уу тэр одоо мал тариа мал аж ахуйгаа илүү хөгжүүлэх гэж байгаа бол те мэдээж бэлчээр булаацалдах нүх одоо юу гэдгийг тэр нүх мөх ухаж байгаа. Энэ болгоныг арилгах гэж магадгүй тэр үед яг тийм улсын бодлогоор ингэдэг байсан ч гэж магадгүй. Би зүгээр тааварлаж байгаа ш. Гэхдээ ер нь бол зуны даалгаварт зурмны арьс хуулж ирээ гэдэг бол одоо бодоход бол бас эвгүй даалгавар шүү дээ. Хэрцгий наач хүүхдэд тийм даалгавар өгдөг. Тий. Тэгэн гут нөгөө хэд чинь найзуудтайгаа нийлээд зурмны нөхөр авчид ус цутгадаг. Та тэгж үзээгүй юу? Би бол гол мол найзуудтайгаа тэгдэг л байсан. Голоос ингээд савтаос авчиж байгаа зурмны нөхөө шүү дээ, тий. Тэгэн гол зурмны нөхөр ус цутгах. Ингээд гойж тэр чинь амар их ус орноо. Зөндөө зөөж байгаа халуун хар наран тест хөлсөө усаа зөөж байгаа ингээд. Тэгэн гол ус нь ингээд халиад ирдгийн даваан дээр ингээд дотор нь ингээд дүүрж байгаа шүү дээ. Тэгээ зурмч гараалгүй. Тэгэн гол араас нь чавтчих шүү дээ. Зарим нь ингээд бэлэн байж. За тэгсэн чинь найзуудтайгаа нийлээд зурмны усанд цутгаж ягаад барьж авч хөөцөлдөн гэж байгаа. Дээрээс нь тамхи татчихээн гээд нөгөө нөхдөө чи хөдөл байгаа учраас те туулаан бааз олж аваад ингээд хатцсан бааз байх юм бол ялангуяа ингэж сайхан ингэж хатаач ингэж ягаад тэгэл цаасанд ороогоо татна шүү дээ. Амар хатна шүү дээ. Ямар элэг байх вэ? Тэгээд ороо татчихсэн чинь нэг найзынхын дүүн харчаад гэрийнхэнд очиод ховлцсон гинэ. За тэгээд нөгөө дөрөвчөөс та ээж авдаас та алуулдгийн байгаа зү тэ. Тэгсэн чинь тэр ховлоод байгаа тэр хөөхөн дүү байгаа зү найзынхын дүү гэдэг. Тэр нь бол хожмын нэр сэтгүүлч болсон. RTX сорны эрхлэгч Монгол улсын урлагийн гавьцдгуултын Жамин сүрэн биш Мегмар сүрэн гэдэг хүн байхгүй. Мегмар сүрэн гэдэг. Тэгэн гол тэр Мегмар сүрэн гэдэг тэр тухайн нөгөө дөрөв найзсан ч юм уу тэ эсвэл ялангуяа манай энэ төвөн жаргалгай ч юм уу тэр нөгөө Мегмар сүрэн гэдэг дүүгээ болохоор могжоо гэж очилдог байсан гинэ. Могжоо. Эндээс юу бодож чинь гэхээр мог жоохон даахтай жоохон хүү би тэрийг өөрөө тэгээд сүултээ нэг мегмас өрөнтэйгээ таарчаад тэр чүлгийг би чам зориулж утсан штэ нөхөр минь тэр дуу чинь чамаг хэлж байгаа дуу штэ гэж явуулдаг байсан байгаа. За тэгэж явсараад 1968 онд дунд сургуулаа төгссөн. За тухайн үеийн дунд сургууль 7 дугаар анги төгсдөг байсан юм байна. Тэгээд 8 9 10 нь ахлах анги ч юм уу те ийм байж л та. Тэгсэн тэр үеийн хөдөөний хүүхдүүдийг бүгдийг нь шууд мал дээр гаргах төрийн бодлого явж эхэлсэн юм байна. Тэгэхээр дунд сургуулаа төгсөөд цаашаа ахлах сургууль руу орё гэхэд тэгэхээр боломжгүй улсаас төгссөн хүмүүсийг тухайн нутгийн хооронд нөөцөнд мал бол. Яагаад тэгэхээр бас л саяны төрийн бодлого явах гэдэг шүү дээ, тийм мал аж ахуйг хөгжүүлэх гэдэг юм ийм байсан баг. Тэр үеийн хүүхдүүдийг хөдөөний хүүхдүүдийг бүгднгийн шууд мал дээр гаргаж ирсэн. Дээрээс нь зөвхөн хөдөөнийг гэлтгөө. Бүр хотоос хүртэл хүүхд залуучуудыг хөдөө илгээлтээр явуулж маллуулдаг болж байгаа. За яг энэ тухай бид нар нөгөө жүжигч нөгөө Батзаяагаа нэг бага наснда тоглосон нөгөө хөдөөгийн баясгалангийн кино гэдэг шүү дээ. Яг энэ үйл явдал байхгүй. Тэр чинь нөгөө хотод байгаад идэг шүү. Тэгээд хөдөө хуваарлагдаад хөдөө очиж малтаа явчихдаг. Аав ээж нь хотоос ирээд идэггүй юу. Яг тэгэхээр тэр үйл явдал чинь ер нь бол яг энтэй адилхан энэ цаг үед л явж иж. За тэгээд хүүхдүүдийг бүгднгийн одоо шууд дунд сургуулаа төгсөн гутал нь мал дээр гаргаа гэд ингэсэн. Тэгсэн чинь энэ дунд яг мал дээр гарах болж байгаа байхгүй. Тэгээд одоо цаашаа сургууль мургуулын хуваар мөвөр олдохгүй. Гэтэ манай төмөн жаргалын хувьд бол цаашаа сурах хүсэл нь байгаад байгаа. Яг энэ үед бас дахиад нэг хийж идэг юм бол. Хоёулаа хамтран ажиллаж ярьчихэд өргөжлүүлье. За тийм. За сонсогчдоос хүлцэл өчгöd манай дээдлийн давхар засвар хийгээд байгаа юм. Тэгээд хүн ажил хийж явах чи бойл гэлтэй биш үү? Бүгдээрээ л ажил хийцгээж байна. За энийг жоохон дуучилж болгоогоорой. За өнөөдрийн дугаар дээр хоёулаа нэг уриалгыг гаргах юм. За та хэрвээ төмөр замын гарцтай гармаар гарах гэж байгаа бол хажуунаас чинь төмөр галт хэрэг ирж ийн үгүй юу гэдгийг маш сайн анзаарч ээж нэвтрээрэй гэж уриалах гэдэг юм. За энэ нэгдүгээрт таны эд хөрөнгө, за мөнгө төгрөг. За хоёрдугаарт одоо хамгийн одоо хэлэх гээд байгаа тэр мессеж нь юу гэхээр амь настай ч холбоотой юм шүү. Тийм учраас тэр галт хэрэг ирж ивэл өнгөрөөж байгаад ардаас нь гарч байгаарай. Маш олон хүн галт хэрэгэнд мөргүүлээд үхсэн гэдэг ийм мэдээ явдаг. Энэ юу вэ? Би амжиж чинь гэж бодоод амжихгүйгээр очиод мөргүүлчихдэгтэй холбоотой юм лээ. Тэгээ та жишээлбэл тэнцээ ингээд за нэвтрэх гээд ингээд байж л ихэд таныг тэнцэнээс машинист хараад за энэ нөхөр яачих нь уу гэд тэнцээ сэрэмжлээд эхэлдэг байхгүй. Тэгээ нэг удаан ингээд урдуур нь гарах юм бол машинист ч мэдээж тооромзаа татна. Ингэнгүүт та амжаа гарчдаг байж болно. За тэгвэл нөө төмөр замын чинь ашиг орлого юу гэдэг тэр мөрөнд бүгдээрээ байхгүй болно гэсэн үг. Тэгээ манайх ч ганцхан замтай учраас тэр галт хэрэг зогслоо гэхэд тэрийг хүлээгээд артлын тэр цоонууд бүгдээрээ ингээд юунд орчиж байгаа. Хүлээлгэнд орчиж байгаа. Ингээд айл талдаа та нэг 2 минут хүлээгээгүйгээс шалтгаалаад маш их зардал чирэгдэл гарна. За тэгээ хамгийн аюултай нь та амь насаа ч алдах эрсдэлтэй учраас галт хэргийг өнгөрөөгөөд тэр гармаар гарч байгаарай. За баярлалаа. Надад бол тийм гарамтай таарна шүү дээ тийм. Надад зөвхөн нэг жижиг арга байдгийг. Хэрэг болвол гэж аахгүй. Ингээд галт хэрэгний
яг ингээ гарам дээр очиод байж идэл ингээ гал тэрэг ирэх болоо таарах юм бол би ингээ зогсож байгаа шүү дээ тий. Надад юу гоё байдаг вэ гэхээр би тэрний чимээг сонсох гоё байдаг. Лүг гэж явж байгаа. Тэгээд нөгөө төмөр замдаг дугуйн явж байгаа шүү дээ тий. Тэрийг харах айгүй гоё. Яг гал тэрэгтэй ингээ бодглохлоор миний баг насын тусамж айгүй холбоотой баг. Тэгээд тэр надад айгүй гоё санагдаад тий. Би бол тэрийг гал тэрэг ирэх юм бол баг Аз гэж хүлээж авна. Би ингээл зогсоол баг тэрийг өнгөртөл гоё юм бодоол хэсэг ингээд анхаарлаа хандуулчих дуртай. Тэр бас гоё байдаг. Ялангуяа тэр хоошоо сургуульд явсан хүмүүс тэрэнд маш дуртай байдаг. За үргэлжлүүлье. Би сая нөгөө нэг хүний амьдралд бидний гаргаж байгаа багахан шийдвэр хүртэл тэр хүний хувь заяа цаашдын амьдралд яаж нөлөөлдөг бол гэж хэлж ирсэн шүү дээ. Тэгэхээр багш нь бол энэ хүүхдийн амьдралд ингээд тэр жоохон залуу шүү дээ 18 19 дэх залуу гэхэд өөрөө ингэж гоё нөлөөлснө мэдээж ч тэр хүн явсан баг. А түүний араас одоо бүх хүүхдүүдийг дунд сургуулиуд төгсөн гутал нь мал дээр гаргана гэд бүгд улсын бодлогоор ингэсэн байхад хинч тэрийг нясааж чадахгүй. Тэгсэн чинь энэ хүн дахиад нэг хүн гарч ирэх. Энэ хүн хин бэ гэхээр аймгийн боловсролын хилцэн дарга гаваа гэж хүн. Одоо үр хүүхд мөхтөн сонсож байгаа тий. Тэнгууд энэ гаваа гэдэг хүн яасан гэхээр ядаж энэ онц сурдаг, олимпиадад төрүүлдэг, тэгээ олимпиадад төрүүлдэг энэ хүүхдийг яаж хийж байгаа сургуульд оруулж гисэн. Сургууль соёлд явуулж гисэн гэж бодсон баг. Тэгээд манаа хөөцөлдөж. Ингэж гүйсээр хагаад хуваар олж igi гэж хөөцөлдөж гүйсээр хагаад ганцхан ширхэг хуваар олсон. За тэгэхээр тухайн үед бол мэдээж тэр дунд сургуулийн төгсөж байгаа олон 10 өндөр одоо онц сурлагатай тий ирээдүйн бас өөр чиглэл юмруу төглөж болох маш олон хүүхдүүд ирээдүй хүлээж штэ. Тэгэн гутал тэр дундаас яа харахгүй төмөн жаргал сургуультай бол үнэхээр шалгарсан тэргүүний сурагч байсан гинэ. Бүх хичээлээ онц тунтай төгсөж исэн 5 онцын эзэн гэж социализмын үед ярьдаг байсан. Тэгэхээр тийм л онц сурлагатай хүүхд байсан байна. Дээрээс нь математик, монгол хэл, орос хэлний олимпиадад сургуулаа төлөөлж оролцоод дандаа төрүүлдэг байсан. Сургуулийн бүлэгмийн зөвлөлийн ангийн дарга тэгээ ангийн дарга бас хийдэг байсан. Нийгмийн бас идэвхтэй ийм хүү байсан учраас за тэгээ багш нь ч гэсэндээ тэр хүн ч гэсэндээ те боловсролын дарга ч гэсэндээ хөөцөлдөж яваад за энийг бол одоо энэ хүүхдэд өгөх юм байна гэж олж ирсэж байгаа. За ингээд энэ азыг аваад Улаанбаатар хотод багшийн техникум руу сурахаар болоод хойрлогдоод Улаанбаатар хот руу ирсэж байгаа. За хотод ирээ сургууль орохт болсон чинь шалгалт авч ийн гинэ. Тэгэхдээ нөгөө бүх хичээлээ угаасаа онц өгсөн болохоор монгол хэл математик гэдэг шалгалт авахгүй нэг. Тэгснээ шууд сонсголын шалгана гэд төгөлдөр хуур дээр ноот тоглоо шалгалт авсан баг. Тэгээд шалгалтаа өгөн гутал нөгөө шалгалт авсан хүн нь за чамааг ерөөсө хөгжмийн багшийн ангид оруулнаа гэсэн баг. Тэгсэн чинь төмөн жаргал хөө өөрөө юу гэж бодсон хэрэг одоо эн чинь 7 дугаар ангид өгсөн өөрөө 8 дугаар орсон гэхээс 15 16 хүүхэд байх гэдэг. Тэгэн гутал юу гэж бодсон гэхээр за хөгжмийн багш болох юм бол те хөдөө очно. За сайн даа гэх юм уу те нэг сумын клубын эрхлэгч болно. За тэгэл ер нь л одоо тухайн өөрийнх нь газар байсан сумын клубын эрхлэгч нэг бас нэг юм болгож байгаа шүү дээ. Тийм л болох юм байна гэж бодоод үгүй би бага ангийн багш болмоор гэсэн баг. Тэгээд зүтгсээр хагаад бага ангийн багшийн ангид орсон. За багшийн сургуулаа төгсөөд 18 настай шинэхэн боловсон өвчин гараад ирлээ. Тэгсэн чинь хуваарлахта одоо Улаанбаатар хотод 10 жилийн 1-р сургуульд багшаар ажиллах томилолт авчиж байгаа байхгүй. За 1-р сургууль багшаар ажиллахаар болсон. Бага ангийн багш хийхээр болсон. За энд ёстой түүний амьдралыг ирээдүйн шийдэх олон чухал үйл явдлууд болсон гэж хэлж болно. За 1-р гэх юм бол төрийн шагналт, хөгжмийн зохиолч, Шарвга яг тухайн үед яг адилхан нэг 10 хэдэн настай сургуулаа төгсөөд ирсэн. Тэгээ энэ хоёр аль нь 1-р сургуульд багшлахаар хуваалагдаад төмөн жаргал болохоор бага ангийн багш, Шарвга болохоор одоо хөгжмийн багш гэдэг ч юм уу ингээ хуваалагдаад яг хоёулаа очиж. Тэр бол одоо Шарвгатай нэг дор нэг газар ажиллана гэдэг бол одоо мэдээж цаашдын ирээдүйд маш нөлөөтэй ийм үйл явдал. Тэгээ энэ хоёр чинь яг энд байхдаа танилцаад дээрэс нь аль альнийх нь хоёулынгийнх нь анхны дуу хамтдаа энд хийгдсэн байдаг. За хоёрдугаарт нь гэх юм бол насан туршийнх нь багш гэж нэрлэгддэг. Загдын төмөн жаргалын насан туршийнх нь багш гэж нэрлэгддэг. Түүний одоо багш нь бол сонны удавлага штэ. Тэгэхээр хин бэ гэхэлэр тангадын галсангуй. Тэгэхээр тангадын галсангуй яг тэр үед нөгөө нэг өөрийнх нь хүүхэд нь 1-р сургууль сурдаг. Хүүхдийнх нь дааж авсан багш нь загдын төмөн жаргал бол таарсан юм байна. За ямар ч ингэ тангадын галсангуйтай ямар ч тэнд таарах хувь тохиол нь ингэж эхэлж байгаа. 3-дугаарт нь гэх юм бол өөрийнх нь одоо хань хайртай эмэгтэй болох анхных нь хань гэдэг те хайртай эмэгтэй цагаан тунгаа гэж ер нь л хэлдэг маш үзэсгэлэнтэй хөөрхөн охин байсан. Тэр охинтой танилцсан. За энэ хүн яагаад энэ хүнтэй танилцж байгаа вэ гэхэлэр энэ тунгалаг гэдэг энэ эмэгтэй дүүн загдын төмөн жаргалын хариуцж авсан ангид нь сурдаг. Тэгээ эцэг эхийн хурал зохиохоор бага эцэг эхчүүд ирэнгүүт тэр дунд нэг хөөрхөн одоо цагаахан тунгалаг гэдэг эмэгтэй охин байгаад идэг. Тэгээд энэ хоёрын маань амьдрал ер нь бол эндээс нэг нэгээ харснаар эхэлж байгаа. Ер нь бол одоо баг тунгалаг гэдэг энэ эмэгтэйг чинь хотын залуучууд хүртэл сүрдээд
яриа өдөж чаддгүй, ярьж чаддгүй тийм үзэсгэлэнтэй тийм эмэгтэй байсан гэж хэлдэг юм байлээ шүү. За тэгээд дүүгийнхээ эцэгхийн хурал суугаар ирэхэд нь хараад анхны хавцаар дурлцсан. Төмөө маань болохоор Төмөн Жаргал маань өөрөө нэг 18 настай, Тунгалаг гэдэг охин нь болохоор 17 настай. За тэгээд эд харчаад дурлсан ийм үе. Тэгээд нөгөө зориглоод бас багш учраас тэгээ юу гэж сургаж байгаа тэгээ ихчтэй юм ингэж чадах юм те. Тухайн үед бол яг яаж танилцж байгаа гэхээр зурагттай айл айгу ховор ингэнэ. Зурагттай айл. Тунгалагийн аав нь болохоор Оросд инженерээ сураад тэгээд Монголд ирээд суурин утас, радио, телевизийн холболтыг хийсэн Монголын анхны 3 хүний нэг юм байна. Тэгэхээр энэ айл бол мэдээж телевизэртэй байх нь ойлгомжтой. Тэнгууд телевизэртэй айл чинь тухайн үед бүр тоотоо хийдэг юм байдаг. 50 мянгатын 24 дугаар байранд байдаг байсан юм байна энэ Тунгалаг гэдэг их. Орой болохоор нөгөө телевизтэй учраас баахан хүүхдүүд шаваад телевизээр үзэх гээд очдөг. Тэгсэн тэр дунд нэг гоцоос юм сууждаг. Тэгэл ер нь бол нөгөө зурагт үзэх гэж голж байгаа гол нь биш байхгүй юу? Нөгөө дурлалт огноод харах гэж очиж байгаа царай байхгүй. За тэгэл энэ үедээ ингэж орж гарч ингэдэг байж байгаа. Тухайн үедээ яг тэр дурлж хайрлж явж байгаа тэр охиндоо зориулаад манайны дотроос нэг л шүлэг гарч л те. Тэгээ тэр шүлгээ битсэн. А түүнийгээ тэгээд мэдээж цэвэрхэн одоо тий цагаан гэдэг юм уу энэ байдлыг нь хараад түүнийг ийм гоё бохныгоо хайртай бүсгүйгээ цэцэгтэй зөөрлсөн байна. Ингээд цэлгэрхэн талаасаа чамаагаа хайлаа, цээний ягаан цэцгүү дүүрэн байлаа. Цээний ягаан цэцгийн дэлбэг цэвэрхэн чинийхээ царайтай зөөрлөлээ. Уудамхан талаасаа чамаагаа хайлаа, улаан өнгийн цэцгүү дүүрэн байна. Улаан өнгийн сарнаан цэцгийн дэлбэг ухаалаг чинийхээ уруултай зөөрлөлээ гэдэг шүлэг бичсэн байна. За уг нь бол энийг анх эхлээд манай хүн биччихэд одоо бид нар бол сүүл дууч нөгөө Гантулга гэдэг хүний дууснаар айгуу сайн мэдээд идэг штэ. Тэгэнгүүт энийг анх бичихтэй манай хүн бас их том бодолтой. 18 настай байж штэ. Биччихэд энийхээ шууд дуу болгоё гэж бодсон байгаа. Дуу болгох гэж бодонгуутлаа анх нөгөө нэг одоо бид нар мэдэн штэ. Цаг агаарын мэдээ явдаг штэ. Дандара дандан дандара дандан дандара дара. Цэнхэр залаа. Тий. Цэнхэр залааг болохоор яг одоо энэ хөгжмийн зохиосон Баатар сүх гэдэг хүн байгаа шүү дээ. Гитараад ингэ тоглодог байсан. Тэгсэн чинь тэрийг сонсчоод тэрэн дээр зориулаад баг дуу боломжуудад бичсэн юм байна л да. Тэгэн гутлаа энэ Баатар сүх гэдэг хүн дээр авчид өгсөн юм байна. Тэгээ өгөн гутлаа яг энэ аян дээр зориулаад ингэсэн юм а та нэг дуу болгоод өгөөч гэсэн чинь нөгөө хүн харчаад нөгөө цэнхэр залаага бодсноо шүлгийг нь харснаа. За байж энэ биш юм байна гэдэг. Энэ биш юм байна. Би чамд гоё болгож өгнө зөө. Чи жоохон байж хаад ирээ гэдэг. Тэгээ явуулсан баг. Тэгсэн чинь манай нөгөө гоё аяа надаас харамллаа гэж ойлгоод явчих. За тэгсэн чинь тун удалгүй яг одоо нөгөө цэцгэн зөөлөл гэдэг байгаа тэр дууных нь гоё хөгжмийг зохиогоод одоо галхүү гэдэг дуучнаар дуулуулсан байт. Тэгээ сонссон чинь үнэхээр яг нөгөө одоо бидний мэддэг тэр цэцгэн зөөлөл гэдэг дууг тэнд бүтээсэн байж. Тэгэхээр Төмөн Жаргал гэдэг хүний дотроос тэр хайрлалт дурлаж явсан тэр гал ассан тэр гоё зүйлээ шүлэг болгоод бичсэн нь одоо хүртэл ингээд 10 20 жилээ 30 40 жилээр амьдраад явж байгаа. Энэ сайхан дуу болж байгаа байхгүй. За тэгээд энэ дуу нь гарсан цагаас шууд олныг байлдан дагуулсан гэж байгаа. Тэр цэнхэр залаа дээр бол тохирохгүй байна уу сая дотроо бодож үзсэн. За энэ бол Төмөн Жаргал гэдэг хүний анхных нь дууны түүх гэдэг бол эндээс эхэлж байгаа. За дээрээс нөгөө түрүүн дурдсан шүү дээ. Хөгжмийн зохиол Шарвга тий. Шарвга яруу найрагч Төмөн Жаргал хоёр хоёулаа дөнгөж сургуулаа төгсөөд нэгдүгээр сургуульд аль аль нь багшлахаар ирээд хоёулаа таарсан байсан. Тэр үеийн нэгдүгээр сургуулийн хүүхдүүдэд атаарх маргуусд. Нэгдүгээр 10 жилийн тий хүүхдүүдэд атаарх маргуу байхгүй. Дуу хөгжмийн хичээлийг нь Шарвга орж ийн гэж бодлоо. 10 эдгээр настай залуу ирсэн. Тэгээ одоо энэ нөгөө уран зохиолын хичээлийг Загтын Төмөн Жаргал орж ийн гэж бодлоо. Бүр ингээд энэ хоёроор төсөөлөхөд л бүр үнэхээр өмнөөс нь ингээд яамаар байгаа байхгүй. Тэгсэн чинь Төмөн Жаргалын ангид нэг өдөр шарав орж иж гинэ. Орж ирсэн ээ. Хөөш чи шүлэг бичдэг гэсэн ингээд. Тийм гэдгсэн чинь айтайхан шүлэг байна уу? Би нэг ая хийгээд хоёулаа нэг дуу хийл та гэж орж ирсэн. Тэгсэн чинь Төмөн Жаргал гэсэндээ өөрийнх нь бичсэн шүлгнүүдээс ингээд шүүд үзэж жагаад нэгийг нь өгсөн юм байна л да. За энэ л ер нь айтайхан болцсон байгаа. Энүүгээр нэг дуу хийгээд үзүүл гэд гисэн юм байна. Тэгсэн хэдхэн хоногийн дараа нөгөөх нь дуу болгоцсон ингээд ороод ирж гинэ. Тэгэл ерөөсөө тэр дуу нь одоо нөгөө Монголын радио дээр очиж тухайн үед чинь бичигддэг. Тэгэн гутал нөгөө нэг ангийнхаа ахлах ангийнхаа хүүхдүүд ч дуулуулаад болохгүй болохоор энэ Шарвга нэг талбай дээр явж исэн чинь нэг цэрэг явж исэн гэдгийг. Тэгээ тэр цэрэг нь болохоор Шарвгатай урд нь танил байсан. Тэр хүн нь бол сүүлд бүр алдартай дуучин болсон. Монголоос авч ирсэн болсон хүн байлээ. Тэгэн гутал тэр залуу зүгт цэргээс чөлөө аваад явж байхад хинэ гэж дуудан гутлаа. Тэгээд энэ нөгөө нэг Төмөн Жаргалын үгээр бичсэн Шарвын аян зохиосон тэр дууг дуулуулсан. Тэр нь юу вэ гэхээр сургууль минь баяртай гэдэг дуу. Энэ дуу бол ерөөсөө бүх цаг үеийн сурагч нарын хит дуу болсон. Одоо сургуулаа төгсөж байгаа бүх одоо сурагчдын хит дуу болж чадсан энэ дуу. Үүнийг Монголын радиод одоо бичүүлээд тэгээд Монголын радиогоор цацаал орон даяар хит болсон байгаа байхгүй. Энэ бол 1971 он шувтарж байгаа
үе юм байна л да. За энэ хоёр цаашдаа бол Монголын ард түмэнд олон гайхамшигтай дуу уран бүтээлүүдийг бэлэглэх болно. За хоёул хамтран ажиллах чинь ярьчих тий. За өнөөдрийн дугаарыг Morton Residence event итгэж байгаа. За тэдний ураа бол чанартай амьдрий. Өөрсдөө чанартай байр барьсан учраас ийм урайг дэвшүүлсэн болов уу гэж та бодохоор. За тэгээд тэдний нэг философи байдаг шүү дээ. Мөнгөндөө гол нь биш. Гол нь чанартай байгаа юм шүү гэд дааваас нь уламжилж ирсэн ийм философи байж байгаа Тий. Ганууш манай нэг ярьдаг те чи танилуд юм шиг үлээ. Тийм би нөгөө нэг манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ороод тэгээд бид нар нөгөө очиж танилцаж уулзсан байхгүй. Тэгээд нүдээр үзчихиж ярих гад. Тэгээд тэр хооронд ярилцаад ингэсэн чи бүр сүулдэ явж манай дунд говгээд манай хадам талтаа хамаатан жолох жах шиг баг тий. Ерөн зүгээр би Morton Residence-с одоо жишээлбэл нэрээ хүртэл Morton гэж өгч байгаа сте. Манайхан бол одоо team ийм гэдэг гой гадаадын үг хэлгүүдийг ашиглаж байгаа гоё л доо. Гэхдээ яагаад эднийх Morton гэж өгч байна? Тэрнээс нь би гайхсан байхгүй. Тэгээд дээрэс нь би тэр нөгөө яг нөгөө суурьшмал соёл иргэншил, нүүдэлчин соёл иргэншил гэдэг юм уу те? Нүүдлийн мал аж ахуй хэлсэн. Тэнгуут л энэ хоёр соёл иргэншил чинь яа харахгүй ингээд цаг хугацааны явд ингэхээс харахгүй болж байгаа. Яг ингэж явах үед бид нар өөрсдийн тэр нүүдэлчин соёл иргэншлийнхаа авч явдаг тэр зүйлсүүдийг энд ирээд заримыг нь гээхээс харахгүй болж байгаагийн хамгийн нэг ойрхон жишээ нь сүү өргөх байхгүй те? Гэтэл энийг яагаад нэг жоохон сэтгэл гаргаад ингэж шийдэж болдгүй юм бэ гэмээр ийм гоё зүйлсийг хийсэн байсан баг. Яг тийм. Дээж өрөх талбайтай. За дээрэс нь хүүхдийн талбайн тоглоом нь Dining Alberт компани брэнд гэж байгаа. Энэ болохоор дэлхийн номер 1 брэнд байхгүй. Энэ дээр хямдхан тоглоом авчираа тавьж болно шүү дээ. Тэгээгүй. За дээрэс нь тактик 100% тооцоогүй гэж. 30% билүү 30% тооцчих боломжтой байсан. Гэтэ тэрийгэ тооцоогүй. Хэрвээ 30% тооцсон бол эдний компани нь нэг худалдаа өгчээс 45 сая төгрөг илүү авах байсан байхгүй. Гэтэл тэгээгүй. Гэх мэтчлэн яг тэр сэтгэлийн бодох юм бол үнэхээр гой санагдаад байгаа. За энэ Morton Residence нь зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн чанга хойнд байрлаж байгаа. Яг хажууд нь загварын байр нь байгаа учраас тэнцээ очиод өрөөний зохион байгуулалтууд болон ашигласан барилгын материал гэд дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За холбогдох дугаар нь 76 тэг 67 юм байна. За баярлалаа. За баярлалаа. За ингээд шарав болон төмөн жаргалдаг хоёр агуу хүмүүстэй 20 гаруй хүн одоо 20 дөнгөж нөхж байгаа насандаа ч юм хоёр талаас уулзаа зүгээр л ингээд хоорондоо хавралдаад нэг очих үсгэхэд тэрэн зүгээр тэгэл орондоо ярих хийт дуулж н одоо хэдэн 10 20 30 жилээр одоо манай сурагчд маань төгсгөдөө дуулдаг тэр алдартай дуу болж үлдсэн байх юм. За тэгээд түрүүн би дурдсан шүү дээ нөгөө тангатын галсангуй шав болцсон гэдэг байгаа. За тэр ямар учиртай юм гэхээр галсангуй хүүхэд нь төмөн жаргалын дааж авсан ангид нь сурдаг. Тэгээ хүүхдийн тухай ярих дайлмаар одоо тангадгуутай тий тангадын галсангуутай одоо ингээд уулздаг. Тэгээ шүлэг мүлэг бичдэг тухайгаа ганцхан цохуулгадаг. Бас энэ минийга нэг үзүүлж харуулад ингэчхийнсэн гэж ингэж жагаад багш шав болсон байгаа. Тангадын галсангуйт. Тэнгууд галсангуйгаас гадна яв болон нэр төртөмтөн чойл увсан жоо нарын хүүхдүүд төмөн жаргалын одоо ангид нь хүүхдүүд нь сурдаг. Тэгэхээр тэр хүмүүстэй хүртэл манай өгөлцөж авах боломжтой гэсэн үг байхгүй юу? За ингээд бүр маш гоё юм бүтчих. Тэгээд нөгөө тангадын галсангуй болохоор өөрөө одоо энэ төмөн жаргалыг өөрөө шав болгож авсан тухайга бичиж үлдээхтэй. За би ч ихэндээ за чи маргааш эрэхтэй төдөн шүлэг бичээд иргээд бүр тэгдэг байсан. Тэгээ найзуудаа одоо нөгөө найзуудаас авахгүй шүү. Яг өөрөө бичнэ шүү те. Надтай уулзах одоо чи ийм тэдэн шүлэг бичихгүй бол чи надтай уулзахгүй шүү гэх юм чинь. Айгуу тийм хатуу одоо аргаар эхэлж штэ багш нь те. Тэгээд нөгөө нэг энэ нь болохоор зохиолчийн тэр хүнд хөдөлмөрт албатаж ингэж оруулж исэн үйлдэл маань юм а гэж хэлсэн байл. Тэгээд хиндэ төмөн жаргалтай тангатын галсан болохоор цаашдаа ингэж байгаа юм байна. Чи одоо хэдэн жил багшилчлаа сургуульд. Дахиад цаашаа сурч боловсрох хэрэгтэй. Одоо багшаар чиний карьер дуусч болохгүй. Цаашаа сурах хэрэгтэй. Сургуульд ор гэдэг дагуулж авчихгоотлоо өөрөө хөдөлж аваачаад Монгол Улсын сургуулийн утга зохиолын ангид аваачаад оруулаад өгсөн юм байна. Одоо бүр ингээд бүр замруу бүр ингээд мэрэгчлэр нь оруулж өгч штэ. Тэгээд манай хүн чинь одоо ажиллаж байгаад багш байж байгаад тэгээд муйст очоод муйсын оюутан болчихж байгаа байхгүй юу. За муйсын оюутан болоод тэгээ явж исэн чинь муйс дээр чойл увсан жавга байгаа штэ. Тэгсэн чинь чойл увсан жавга таасан байгаа байхгүй. Тэгсэн чинь чойл увсан жавга болохоор сайн байна уу багшаа гэд манай нэг тэгсэн юм байна. Тэгсэн чинь нөгөө нэг хамт явж байгаа одоо төмөн жаргалын ангийнхан ч оюутнууд хамт явж байгаа шүү дээ. Тэгснээр чойл увсан жавгаа чинь те бүр нэрт эрдэмтэн тэр хүн яхаараа чаваа багшаа гэдгийг ингээд бүр ухаан алдчихсан гэж байна. Тий. Яхаарахгүй л нөгөө хүүхдийнх нь багш юм чинь тэгээ багшаа л гэхээс яах вэ те. За тэгээд 1-р 10 жилийн захирал болохоор тэгдэг байсан юм байна. Цаашдаа гавьяат багш болохоор те ийм мундаг одоо боловсон хүчний маань өөр зам руу оруулж та гэж тангад галсангууд нилээ дургуутчихсэн байгаа л да. Тэнгууд галсангууд ч хөдөлтөй явуулчаад их сургууль оруулаад зогсохгүй. Гадамб гэдэг одоо багш та те гадамбгаад бүр хөлөөлөд өгцсөн.
Га дамбгаа болохоор тухайн үед өөрийнхөө эрхлэн явуулдаг байсан буюу Монгол Улсын их сургуулийн утга зохиолын дугууланг одоо яг тэндээ хариуцаа Түмэн жаргал тийш орсон байх нь. За энийг нь бүр цаашдаа Түмэн жаргал га дамбгааг залгаад утга зохиолын дугууланг цаашд нь бүр авч явдаг юм байл. За тэгээд оюутан ангийнх нь бас нэг найз нэг гэх юм бол хожмын ардын уран зохиолч төрийн шагналт Балжирийн догмодгой. За энэ хоёр хоёулаа нэг аль нь ажиллаж хагаад оюутан болж орж исэн болохоор тухайн ангидаа бол одоо шинэ оюутнуудын хажууд бол хөгшин оюутнууд болж таарж байгаа. Ястаа нөгөө өвөр төрөндөө орж явсан тухайга одоо сайхан дурссан байдаг энэ хүмүүс маань. Тэгэхээр Түмэн жаргалгаа болохоор өөрөө улаан идвэгтэн үнэхээр хичээл зүтгэлтэй онц сурлагтан нөгөө Балжирийн догмодмагаар болохоор бэлэг тангай хичээлээ таслаад алга болчдөг. Тийм эрс тэрс хоёр хүн хэрнээсээ үү зайгүй сайхан нөхөрсөн найзууд гэж байгаа. Тэгээ Монгол Улсын их сургуулийг 1980 онд онц дүнтэй улаан дипломтой төгссөн байдаг. За Түмэн жаргал дууны шүлгээ өргөжлүүлэн бичиж дуунууд нь ар араасаа гарч ирсэн байна. Түмэн жаргалгаа бол дууны шүлгийн нэрт мастраас гадна хүүхдийн зохиолчийн хувьд бас маш их зохиол бүтээсэн хөө. Яалтчгүй багш сурган хүмүүжүүлэгч байсан нь энд нь нөлөөлж байгааг нь харагдаад байдаг. Хүүхдэд хичээл дээр дуулуулах дуу шүлэг хангалтгүй байна гэж. Дээрээс нь хүүхдийн нас онцлогтон таарсан дуу шүлэг хэрэгтэй байна гэд үргэлжил өгүүлж явдаг байж л дээ. Тэгээ ерөөсөө бодж утсан аа. Гэхдээ өглөөд яах вэ те? Өөрөө л хийчи. Тийм би л хийчи гэл тэгэл зүтгэцсэн байгаа байхгүй. За тэгээд энэ дундаас нь зүгээр цөөхний дуутахад хүүхдийн гой нисдэг алим малим гээд айгүй гой нийтлэл өгүүлгүүд байд юм байлээ. Хүүхдийн тэр нас тэгээд энэ төсөөлөн бодох те тэр нөгөө нэг юм гой мөрөөдөл те энэ болгоныг нь хөглөж гээд шүү дээ. Тэгээд зохиосон дуунуудаас нь дуутахад тоглоомнууд маань ядраа байлгүй. Цагаан багван бамбрууш тоглон наадаж байна. За баг насаа хайрлаж явна. Удахгүй өс том болоод аим нэртэй дууга амгалан цэнхэр дэлхий бөөн баяр төгсөх сурагчийн уянга уяхан цэнхэр хавар дэгдээх нас гэдэг киноны дуу гэх мэтлэн дуунуудыг хийсэн. Тэгээд түрүүний хэлдгээр хүүхдийн ертөнцийг үнэхээр бас сайн мэддэг. Хүүхдүүдэд ажиллажсэн учраас. Дээрээс нь өөрөө ч гэсэндээ тийм хүүхэд шиг цагаан, цайлган, хөвжөлтөө тийм хүн байсан тухай найзууд нь дуусдаг. За тэгэхээр Мойсыг улаан дипломтой төгсчөөд үнэн сонд ажиллаж исэн юм байна. Тэр үедээ манай хүн бүр цаашаа дахиж сууж хөгжмөө санагдаад тэгээд Георгийн утга зохиол их сургуульд явах өргөдлөө өгсөн юм байна л да. Тэгсэн чинь боловсролын яамны сайд нь болохоор даваа сүрэн гэдэг хүн байсан. Тэр хүн болохоор зөвшөөрдөггүй гинэ. Яагаад гэхээр чи дөнгөж сая Мойсыг төгссөн шүү дээ. Тэгээд дахиад сургуульд явна гэж юу гэсэн үг юм бэ? Энэ сургууль төгссөн байгаа энэ үедээ чи ядаж юу яах хэрэгтэй? 1 жил дахиад ажиллах хэрэгтэй. Тэгж байгаа сургууль сурмаар байна. Чи дээд сургууль гэхээс илүү курст явбал яв гэд тэгжсэн байна. Тэгэн гутал нь уул нь бол би Оросоо тэгвэл одоо темстэй багшаар явж суръя л да гэд хэлсэн юм байна. Тэгсэн чинь за чи тэгвэл эхлээд Монголдо 1 жил ажиллах гэд Сэлэнгэ аймгийн 9 сумын тусгай темс. Тэгэн гутал техник мэргэжил сургалт гэдэг үлээ те темс чинь те. Тэгэн гутал ерөөгийн тусгай темс гэж байгаа нь юу юм гэхээр насанд хүрээгүйчүүдийн хорих тийшээ багшаар явуулж байгаа юм. Тэнд очиод 1 жил ажиллах гэд тэгсэн юм. Тэгээ явах уу гэсэн чинь явъя гэд манай явчих. За очсон. Очихдоо эхнэр хүүхдэд дагуулад явсан. Эхнэр тунгалаг нь түүний ёстой жинхэнэ тулах баг нь нэг биенийх нь нөгөө тал нь байлаа. Хөдөө орон нутагт. За тэгээ гадаад олон жилээр явна, томилолтоор явна те. Ингэж явах болгонд нь хамтдаа дагаад л явдаг. Ажлаа хийх, хажуугаар нь уран бүтээлээ туурах бүхий л боломжийг нь гаргаж өгдөг. Хоол, цай, хувц сунар бүгдийг нь бэлдэж. Дээрээс нь сэтгэл санааг нь маш тайван байлгахыг хичээдэг. Тэгээ үр хүүхэд гэр орноо аль болох гар хүрэхгүйгээр авч явдаг. Дээрээс нь зохиол бүтээлийнх нь хамгийн анхны уншигч нь бас хамгийн анхны шүүмжлэгч нь те. Дээрээс нь сэтгэл санаагаар дэмжигч нь бас дээрээс нь битсэн зохиол бүтээлийг нь машиндж эмхэлж өгдөг. Ийм сайхан амьдралынх нь хань нь байж. За тэгээд ерөөгийн энэ темс буюу насанд хүрээгүйчүүдийн 20 ангид очисон чинь за байгаа байдал заяа. Байгаа байдал нь юу вэ гэхээр өндөр юм төмөр өргөстөө тортой. Тэр тий одоо хүүхдээ орхол байна шүү дээ тий хүүхдээ орох. За ингээд өндөр төмөр тортой өргөстэй. Дандаа хүүхдүүдийг ингээд алаг хувцс өмсүүлсэн. Бүгдийг нь алаг хувцс өмсүүлсэн. Дээрээс нь байнга үсийг нь хусдаг. Үсийг нь хусаад яг ингээд нэгэн жигдээ халдсан байлгаад байдаг. За тэгээд Түмэн жаргал очиод тэнд байсан хүүхдүүдийг үсийг нь ургуулъя. Гоё халимаг үстэй болгоё. Гэт үсийг нь халимаг болгож эхэлж байгаа. Ургуулж эхэлж зөвшөөрлийг авсан гэх юм уу те. Ургуулад эхэлсэн. Дээрээс нь нөгөө нэг юм 2 м гаруй өндөртөө тийм төмөр өргөстөө тийм тор байсныг нь буулгаад зүгээр 1 м-ийн өндөртөө зүгээр модон хашаал хийцсэн. Дээрээс нь Орос дэлгүүрлэг гүйж очиод хослол аваад нөгөө нэг ижилсүүлээд байгаа тэр 90 мөрийн хувцсуудыг бүгднийг солиод зүгээр ингээд хослол өмсгөөд ингээд тэгсэн.
Тэгээ дээрэс нь ингээд нөгөө бөөнөрөнгийн одоо ингээд бөөнөр нь хуаран шиг амьдралдаг байсан юм байна л да. Одоо нэг том одоо нааран дээр бүгднийг унтуулаад ч юм уу бүгднийг нэг дор хойдог. Тэгин гутал нь бүгднийг тус нь гаргаад гэр бариад гэр гэрт оруулаад ингээд гоё хичээл зааж эхлээд үлгэр домог ярьж өгөө дуу хөгжим заагаад ингээд сонирхолтой юм ярьж өгөөд ингээд нэг өсөндөө нөгөө хүүхдийн орхыг чинь тэднийг бүгднийг оюутан шиг юм гоё сургууль сураад байгаа юм шиг те ийм болгоод эхэлсэн байгаа байхгүй. За ингээд яг хүүхдүүдэд яг л нөгөө нэг бага ангийн хүүхдүүд хандсан шиг юм гоё яг сэтгэлээрээ бүгдэнд нь хандж эхэлсэн байдаг. Тэгсэн чинь маш гайхамаар үзүүлэлт гарсан нь нөгөө хүүхдүүд чинь нөгөө ороход цухтаагаад босоод байсан. Тэр нь бүгдээрээ байхгүй болсон. Тэгээд нөгөө нэг юм ямар ч итгэлгүй айдастай ч гэдэм үү юм ширүүн дөрөн болцсон байсан хүүхдүүд бүгд өөр зүйлд нэг юм дурлаад байгаа мэдгдээд нүдэнд нь ингээд очиасаад гэрэл асаа тий ямыг ингээд авчруулж асууж масуудаг болоод ч гэдэм юм ингээд цаанаасаа нэг ингээд гэрэлтээд зарим хүүхэд нь бүр би ирээдүйдээ илүү ихтгэлтэй болж ийн гэж багштай хэлж исэн тухай хүртэл гардаг юм байл. Тэгэхээр тэндээ нэг жил ажиллах хугацаанд бол энэ хүн ингэж гоё гэрэл цацруулсан байх нь тэнд. За тэгээ нэг жил ажиллаад явхаар болж манай хүний дараагийн зорилго бол дахиад зөв сурах гэдэг шүү дээ. Тэгээ буцхулсан чинь нөгөө аймгийн удирдлагууд нь явуулахгүй. Яаж ийм хүнийг бид нар явуулах юм бэ? Ийм сайн боловсруучийг бид нар явуулж чадахгүй л гэдэг. Тэгтэл яалчгүй нөгөө цаанаасаа хоног хугацаатай томилт байсан болохоор хот руу эргээд ирсэн. За тэгээ тэр намраа Орос руу Ангарскийн техникумд хүүхдүүдэд аваад гэр бүлээ аваад сурахаар явсан баг. За эхлээд Ангарст очсон. Тэгээд Ориолын техникумд 1990 он хүртэл багшилсан байдаг юм байна бүр. Ер нь бол амьдралынхаа ихэнх хугацаанд багшилж ирсэн. Амьдралынхаа сүүлийн жилүүд ч гэсэндээ Францын Сорбоны их сургуульд багшилж байж байсан. За гадаад оронд очиод олон жил болохтой. Мэдээж нөгөө нэг гэр бүл нь ээж нь тэнд үлдсэн байх нь байна л та. Тэгээд ээжтэй маш их санаа тавьдаг. Ээж рүүгээ байнга л ингээл захиа махаа бичээд ингээд идэг. Орост байхдаа хүртэл найз барамсайдаа хандаад те бичсэн загтал байгаа. Тэрэн дээр болохоор ээж дээр мэн 7 хоногтой нэг удаа очиж уулзаад надад ямар байгааг нь мэдгэж байгаарэ гэж найздаа хүртэл бичсэн байдаг. Тэгээд тэнд байхдаа гэдэм үү одоо баг ээжтэй зориулаад амнаас нь тасарсан ам билээ чи ачлалтайхан ижигээ хайрлж яваарай. Биеэс нь салаалсан бие билээ чи бишрэлтэйхэн ижигээ хүндэлж яваарай. Ухаанаас нь ургасан ухаан билээ чи уяралтайхан ижигээ баярлуулж яваарай гэж бичсэн байдаг. Үүнийг нь бол одоо бид нэр одоо дуучин баясгалангийн дууснаар тий ээжийн тухай энэ сайхан дуу бид нар мэднэ шүү дээ. Тэгэхээр ийм л зүрх сэтгэл ийм л юмнаас энэ бүх юм чинь амилдаг байх нь байна. За ер нь бол тэднийх одоо гэрийг нь төсөөлөөд ингээд өрслөөд хэлэх юм болно шүү дээ. Тэднийх олон хүн ирж очноо. Найз нөхөд ихтэй. Одоо тийм хал палгуул хүн байж л дээ, муу сандгүй юм л хүн байж. Хөгжмийн зохиолчд. За тэгээ зураач нар. Тэгээ дуучид те. Тэгээл яруу найрагч нар. Игэл жирийн найзууд нь, багын найзууд нь гэдэг ингээд ерөөсө хөл тасарддаг. Дээр дор одоо ямар зэрэг зандаа байхгүй бүгд л энэ айлаар орж гарч идэг. Тэгэл зохиол бүтээлээ ярилцсан, нэг нэгэндээ ярьж өгнө, тэгэл шүүмжлэн, тэгэл хөгжилтний нээлтэн ийм л гоё тийм халуун дул овор амьсгал донд хүүхдүүд нь өссөн байгаа. За нэг жишээ гэх юм бол за би бас энийг хэлэхээр ойлцч магадгүй. Тань ч гэсэндээ айгүй хүн тусч магадгүй ш байхад. Гэхдээ яг ийм жишээ бас над дээр тохиолдсон юм а. Энэ хүний амьдрал дээр гасан жишээ зүгээр надад адилхан санагдаад. Хүүн одоо тэр дүүрэн гэдэг хөөстэй те. Хүүн найрамдал цусланд яваад амарсан гинэ. Тэгээ амарч жагаад ирж байгаа шүү дээ эргээд гэртээ. Эргээд эртээ ирснээр найрамд цуслан дээр нөгөө баахан дуу хөгжим зааж л те. Тэгээ бөөнөрөө ингээд дуулж муулаад ингээд сурч л те. Тэгээ ирээд нөгөө хүүн дуулж үзүүлж ин. За юу сурсан гэсэн. За би ийм дуу сурсан гэж үзүүлж ин гинээс та. Өчнөө олон дуу сурсан гэл. Тэгээ нөгөө цаагаан бага бамраар тоолн наадаж байна гэл энийг дуулаа. Дээрэс нь хөөхтийн сэтгэл шиг зэлмэхэн Монгол наад минь тэнгэр доор гэл энийг дуулаад. Тэгэл бөөм баяраа гэл нөгөө чадсан сурсан дуунуудаа л хөөхтөн гайхуулаад дуулж л дээ. Тэгээ бүгд ингээд дуулаад хэсгсэн. Тэгж жагаад төм жаргалгаач ингэж байгаа сонс дууснаа. Наад дуунууд чи аавн зөхиос штэ гэд хэлсэн юм. Тэгсэн чи ингээд тэгээд гайхаад нөгөө хүүхэд нь асуугаад ингэсэн чинь нөгөө яг зохиож исэн гар бичмэлээ. Тэгээ нөгөө нэг тэмцээн уралдаанд явуулаад чагнал авч исэн тэр юм бүгднийг ингээ харуулад үзсэн чинь хүүхэд нь нүдэн дөрөөд гарч ирсэн. Тэгэл шөнө унтахтаа энэ дуунуудыг миний аав зохиосон юм байна гэл. Цонхоор хараад тэгээ байж исэн гэж. Тэгэхээр нөгөө нэг юу гэдгийг хийсэн бүтээснээ те ингээд хилээд ингээд бахархаад ингээд гайхуулаад ингээд явдаг төрлийн хүн бол байгаагүй юм шиг байгаа. Хүүхдүүд нь хүртэл мэдэхгүй байна гэхлээр те. Тэрнтэй адилхан нэг үйл явдал болсон нь би ч гэсэн нөгөө хүүхдүүдтэй болохоор ерөөсөө ярьж марж хэлээгүй юм байлээ. Одоо эргээд сүлд нь тэр үед болсон байх бодсон ч. Нэг өдөр ингээл том өрөөнд ороод ингээл байж байгаа л ингээл нэг амралт өдөр байсан юм аа. Тэгээ ингээд байсан чи манай нөгөө хоёр их хэрэг шүү дээ. Хоёр ихний нэгэнд гэж байгаа. Аав гэдгсэн чи. Та одоо мөндрийг хийсэн юм уу?
Яасан ингэ гэсэн чинь харин од мөндөр дээр та гараад ирсэн. Тэгэхээр би хүүхдүүдтэй од мөндөр гэж бид манай аим хамт олон байдаг ингэдэг тэгдэг гэж ярьж өгөөгүй байгаа байхгүй. Гэтэл нөгөө хүүхд маань өөрөө над хэлээгүй байхад олж мэдчихээд тэрэн дотор нь аав нь явж байхаар нь гайхаж байгаа. Тэгээд нэг тарахтал асууж байгаа нь тэр юм байлээ. Айгүй хөөргөн санагц надад бол тий. За тэгээд нөгөө өөрөөс нь бас нэг удаа нэг юм ярьцлага авсан байт юм. Тэр талаар нь хуваалцчих. Таны шүлгийг рок попийнхан хүртэл баггүй сонирхож дуу болгочихсон байх юм аа гэдгсэн юм байна. Гэсэн чинь төмөн жаргалгаа болохоор тийм ээ тэгж байгаа. За анхных нь гэх юм бол одоо насан тогтохын Ереванд оюутан байхдаа дуулсан хайрын туйл гэдэг дуу байгаа. Манай эхнэрийн дуулсан үүр шөнийн оддоос асуугаарай. За энэ эмэгтэй нь болохоор одоо сүүлс болсон ханилсан эмэгтэй нь байлаа. Бас сайхан дуулдаг. Одоо гэр бүлийнхэн түшиг болсон сайхан эмэгтэй байдаг юм байлаа. Үүр шөнийн оддоос асуугаарай гэж мягмар сүрэн те энэ эмэгтэй дуулдаг. Миний эхнэрийн дуулсан гэдэг нь энийг хэлээд байгаа юм байлаа. Үүр шөнийн оддоос асуугаарай гэдэг дуу байна. Тэнгисийн цагаан бороо гэдэг дуу байна. Ронда зэрэг дуунууд байна. Дээрээс нь 50 батын дуулсан одоо Цэнхэр сарны туяа гэдэг дуу гэх мэтлэн байна. Тэгэл араас нь яг хуу харангийн дуулдаг Чингис хааны говь гээд. За энэ дуу байна. За дээрэс нь хар сарнаа хамтлагийн ганц гээд дуу. За Камертоныхны дуулсан Монголын тал нутаг гээд. Одоо хамгийн сүүлд одоо бүх оддын дуулсан Амин хайрын их орон гээд маш олон дуу шүлгүүд бүгдээрээ байдгөө гэлтгсэн баг. Тэгээд Монголын тал нутаг гэдэг чинь өстой их сонин түүхтэй бүтсэн дуудаа гэж ярьж байна. Энэ тухайга та ярьж өгөхгүй юу гэсэн чинь. За ингэдгээ өнгөрсөн жил би Солонгос, Хятад, Казахстанд очиод агаар нь таарахгүй халуунд бөхчмдөд бачимдаад нутагтаа буцахын төс болж байлаа. Буян тухайд буугаад буухаар нэг ингээд Монголын агаар нэг юм сэрүүхэн юм шиг синк хийдэг шүү дээ тий. Яг тэр мэдрэмжийг авсан байхгүй. Ингэж явж байгаа буян тухайд буусан чинь агаар нь синк хийгээд цээж твтээд л нэг сайхан болж үлээ. Тэр үеэр л ер нь нэг дуу хийндэ те яг энэ мэдрэмжээр нэг дуу хийндэ гэж санчаад явж исэн чинь Японоос Юми гэдэг дуу чи ирсэн. Учиртай 3 толгойг нансалмаад дуулаад байсан бүсгүй гэж байгаа. Тэгээд тэр бүсгүй бас яг над шиг онгоцноос буугаал Монголын тал нутаг яасан сайхан юм бэ гэж уулга алдаад энэ тухайл дуу хийлгмээр байна гэж хөгжмийн цохилж шар бит хоёр захиалга өгсөн. Тэгэл өмнө нь өөрөө би чинь яг энийг мэдэрсэн бодоод яваад байсан. За ингээд юм ирж ин те ингээд нэг юм цаг нь болчихж байгаа юм шиг нэг цаанаасаа амархан бүтсэн. Тэгэл ерөөсөө цаанаасаа ингээд урсаад ороод байсан. Яасан цэнгэг юм бэ? Монголын ариун агаар, ямар зэлмэг юм бэ? Монголын хөх тэнгэр, яасан уудам юм бэ? Монголын тал нутаг, ямар уужуу юм бэ? Монгол хүний сэтгэл. Энэ бүр ингээд урсаал ороод ирсэн юм а гэж ярьж байгаа. Тэгээ Монголын маань энэ сайхан тал нутаг чинь дэлхийд өөр хаанч байхгүй сайхан нутаг юм шүү дээ. Камертон хамтлаг Сингапурт байжгаад эрэхтэй их бахархалтайгаар энэ дууг CD-нийхээ нэгдүгээрт бичиж дуулж амтуулсан байдаг. Тэрүүгээр нь хүүхэд залууст их хүрсэн баха. Камертон хамтлагээр Монгол нутгаа Монгол улсыг маш их магтан дуулдаг. Тэгээ тоглолт болгоны хамгийн сүүлийн дуу нь Монголоо магтсан тэр дуунууд нь байдаг байхгүй. Тухайн үеийн хамгийн супер хитээ дуулж болно шүү дээ. Тэгдэггүй юм. Дандаа Монголоо магтаж дуулж дуусгах. Тэр өөрөө энэ хамтлагт маш их үнцнийг хүндлэлийг өгсөн зүйл тийм. Одоо ч тийм. За төмөн жаргалгүй амьдралынхаа сүүлийн жилүүдэд Францад амьдарч ирсэн. За ер нь бол одоо эхний тунгалагтайгаа ханилд суугаад мэдээж сайхан амьдсан энэ хоёрын маань амьдрал ах уу сайхан үр хүүхдүүд нь мэдээж сайхан явж байгаа юм хүмүүс байгаа. Тэгээд нэг жоохон сэтгэл готрол одоо энэ нөгөө нэг энэ авьяастай хүмүүсийн нэг айхтар зовлон байна л да тий. Доторх нь хоосгоч байдаг юм ингэхэд нь сэтгэл готрол юм юу их орж ирдэг. Тэгээд түүнийгээ давж гарах гэж ганц нэг бортаас хүртдэг. За магадгүй тэгээд тэр нь өөрт нь цохихгүй юу байх юм бол те нэг аашаа өрнө өвж жоох өвддөг. Энэ бол яг тэр нэг авьяастай хүмүүсийн нэг бас нэг жоохон гарч ирээд идэг зан те олон тавтаг цаардах гэдэг тийм зан. Тэгэж явж байгаад үнэхээр одоо гэр бүл мүлээсээ салаад амьдрал ахын жоохон өөрөөцсөндөө жоохон ингээд хэцүүхэн болцсон байх үед нь одоо дараагийнх нь ханиулах тэр мягмар сүрэн гэсэн те тэр имэгтэй таарч энэ хоёр маань бас л маш сайхан амьдралыг зогслоогоо тэгээд тэр мягмар сүрэн гэдэг хүн бол цагтын төмөн жаргалгаад маш сайн ханиулж бас өөр хүүхэдтэн те гэр бүл ингээд бүх зүйл нь сайн сайхан явсан байдгийн байлээ шүү. За тэгээд Францад амьдарч байгаа Сорбоны их сургууль гэж сургууль байгаа. Сорбоны их сургууль. Энэ сургууль болохоор шүү дээ. Энэ маш сонир. Сорбоны их сургууль Европын хамгийн анхны их сургуулиудын нэг гэгдэг. Алдартай том сургууль байх нь шүү дээ. Энэ сургуульд шүү дээ. 1927 онд Монголын сэхэтнүүдийг одоо сургахаар одоо Европоор сургаж байхад тэр дундаас Мэргэн гүн Гомжав гэдэг шүү дээ бидний мэдих. Одоо судар бичгийн хүрээлэнгийн анхны юу юм болоод. Тэгэнгүүт за энэ биш юм бэ шүү. За яг мөн ч үж магадгүй Гомжав гэхэр би бодчихлаа л да 1927 онд 21 онд ч судар чөөрөлн байгуулагдаж байгаа шүү дээ. Тэгэнгүүт Мэргэн гүн Гомжав одоо 27 онд сурж исэн гэж байгаа байхгүй тухайн үед. За сурж исэн заяа.
Тэгвэл шүү дээ 1927 оноос 80 жилийн дараа анхны тэр Монгол хүн 1927 онд сурах гээд очиж исэн бол түүнээс хойш 80 жилийн дараа Монгол хүн тэр сургуультанд багшлах гэж очиж байгаа байхгүй. Тэр нь загдын төмөн жаргалгаа байхгүй. Мөн гомжавга мөн байх хэвээр. Ингээд 2009-өөс 2012 онд Франц улсын Парисын дорн дахны хэл шинжилгээний дээд сургуульд монгол судлал, монгол хэлний багшаар бас ажилласан. За төмөн жаргалгаа бол одоо багшаар өргөдөн очиж багшилж ирсэн гэдэг нь бүр давуу тал шүү. Тэгэхээр 2012 оны 4 сард найз сэтгүүлч Цэдэн ишин Парист очсон юм байна л да. Тэгээ нэг өдөр хамт явж хагаад шавьяага хантал одоо нөгөө хуучны сайхан бүх юм одоо ингээд урсаж ярьж ингэж ирсэн баг. Тэгээ Сена мөрөн гэд байна та тий. Сена мөрөн дээр одоо энэ найз сэтгүүлч Цэдэн ишигээ дагуулад очсон баг. За тэнд очиод уулзаад хоёлаа. Тэгэл Францын олон сонгодог зохиолчтой талаар ярилцаал. Эдгээр бүгдээрээ энэ Сена мөрнийхөө ирэг дээр төрсэн хүмүүс байсан тий. Залуу байхад энэ Сена мөрний ирэг дээр амьдарч үзсэн гэж хүсдэг байлаа тий. Энэ дээр ингэж мэрчлэн гэдэг маш гоё ингээд усан бүх юм удаа ингээд ярьсан баг. А дээрэс нь найз нь бас арх дарсан эдгээр юмнаас холцсон. Би хаа сайхан ирүүл байгаа. Сэргэлэн сэтгэл санаа өөдрөг байгаа гэх мэрчлэн найздаа ярьсан байна. За тэгээд төд удалгүй бутсан. Одоо маргааш нөгөө Цэдэн иш гэдэг хүн Бельгийн Брюссел явах болчоод тэгээ найздаа одоо явах тухайгаа ингээд тэр үедээ уулзчаад хэлээд ингээд бутсан. За тэгэхдээ хамтдаа зураг авахуулаад тэгээ төмөн жаргалгаа тухайд такси дуудаад гэллөөгөө явсан байна. За тэгээ салсан хойноо уцанд нь мессеж ирсэн гинэ Цэдэн иш гэдэг хүний уцанд нь харсан чинь Парист уулзсандаа баяртай байна. Аян замдаа сайн явцгаагаараа амжилт хүсье гэсэн ерөөлийн үгсийг бичсэн байсан гэж. За тэгээд харамсалтай тэр уулзалт тэдний хамгийн сүүлчийн уулзалт байсан гэдэг. Хэдхэн хоногийн дараа найз Цэдэн ишин Монголд ирсэн хойно төмөн жаргалгаан хүү дүүрэн одоо энэ Цэдэн иш гэдэг хүн залгсан юм байна. Тэгээд аавыгаа Сен мөрөнд осолдож нас басан тухай гонит мэдээг нь дуулгасан байсан. За тэгэхээр Сен мөрөн гэдэг энэ мөрөн бол те их найрагчийн маань эцсийн зогсоол болох учиртай байж тэгээд энэ мөрний ирэг дээр сонгодгууд амьдарч мөнхөрж байсан. Тэдний нэг нь загдын төмөн жаргал гэж хосгүй нэгэн хүмүүс бас болох хөрөөлтэй байсан. Их найрагчийн маань шарлыг Монгол нутагт авчирч оршуулсан. За тэгээд 2012 оны 4-р сард соёлын төвөргөнөөс Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Монголын сор болсон их найрагч дууны шүлгийн нэрт мастер сургуун хүмүүжүүлэгч загдын төмөн жаргалыг сүүлчийн замд нь үүссэн. Найрагчтай салах ёс гүйцэтгэхээр эрхэм найрагчийн номын багш ардын уран зохиолч Тангадын галсан тэргүүтээ удаг зохиолын үе үеийн төлөөллүүд. Дээрээс нь төрийн шагналт Бямсүрэнгийн шарв тэргүүтээ Монголын хөгжмийн үе үеийн зохиолчд те. Тэгээ мэдээж хөгжимчд, сэтгүүлчд, уран бүтээлч найз нөхд нь эрхэм найрагчийн шүлэг дунд дуртай ард түмэн салах ёс гүйцэтгэхээр ирсэн байлаа. За тэгээд алтан үлгийд нутаглуулсан. Нутаглуулад гэрэл төшөөн дээр нь улс гүрэн олон чиг Монголыг минь яаж гүйцэхүтэй хэмээн чин сэтгэлээс нь урсан гарсан дууных нь мөрийг сэлэн үлдээсэн байдаг. За баярлалаа шүү. За баярлалаа. Стэн нэр зохиосон болгоно хийд болсон байх шүү нэр. Амьдрал нь ч гэсэндээ бас л үнэхээр гайхамшигтай, гайхалтай амьдрал, гайхалтай хүмүүстэй, гайхалтай цаг үеүүдэд таарж явсан. Ийм сайхан ирэх юм. Тэр нэг хүүхдийн орх дээр очдөг штэ. Тэрүүр бүр кино хиймээр юм байна. Үнэхээр гоё юм байна. Яаж тэгж орох чинь гэж бодохгүй те энэ хүүхдүүд чинь ингэж хорих биш нийгэмшүүлэх ёстой юм шүү гэдгийг тэнд ойлгож байгаа. Бүр харуулж байгаа юм те. Тэгэхээр одоо очихт нь асуудал өөр байсан л гэж харах гэдэг чинь. Тэгэхээр тэн дээр авч болох өөрийнх нь чадах юм юу вэ? Энэ хүн бол шууд сургууль хүмүүжил талаас бодсон байгаа. Сургууль хүмүүжил талаас те. Одоо манай шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын харьяа сургууль хүмүүжлийн тусгай байгууллага гэж байгаа. Энэ яг нөгөө ерхий боловсролын хичээлүүдийг ордог. За тийм хүүхдүүд байгаа. Тэгээд одоо нэг хүүхдийн хорхот байгаа ч гэсэндээ тэр хичээлүүдийг ордог. Тэнд бас байдаг багш нар айгүй мундаг. Сүүлд би нэг 1000 хүүхдийн түүхийн олимпиад гэдсэн шүү дээ. Тэрэн дээр яг тэр сургууль хүмүүсийн тусгай байгууллагаас 5 хүүхэд оролцмоор байна гэж цахимаар оролцсон шүү дээ. Оо ясаа гоё. Тий. 5 хүүхдийн бүр эсэмээсээ бүх юм бүр ирсэн шүү дээ. Дараагийн удаа бүр өөрсдийг нь авчрах хэрэгтэй. За өнөөдрийн дугаарыг чанартай амьдрий Мортон Резиденс болон Улаанбаатар төмөр зам ивент итгэсэн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн хот мөндөр суугаар болон NTV телевизээр 83.3 170 стадионы хот мөндөр радиогоор хүрлээ. За өнөөдөр дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.